аль болох толгоотын одоо 3, 26, 36, 34 дугаар хороо гинэ. Нөгөө нарангийн ингэр гэж ярьдаг, байнгын нартай байдаг энэ бүсүүдийн одоо айлуудаас сонгож шалгаруулъя. Тэгээ ер нь толгойц зүгрүүгээ Улаанбаатар хот мэдээж одоо бид бүх хутааг бууруулж чадахгүй. Төр мэдээж одоо цахилгаан станцаар бүгдийг хангас төвлөрсөн тулаанд толбож чадахгүй учраас энэ олон улсын байгууллагуудын төслийг орон нутгаас аль болох одоо сайн дэмжиж нөлөөллийн жоохон филиал гэдэг ийм санаа агуулж одоо та бүхнийг цуглуулж энэ олон хороодыг оруулъя гэж байгаа шүү. Нархан дүүргийн 31 дугаар эндээс орж ирж байгаа шүү. За 31 дугаар хороо болох дээр яг энэ нэг цахилгаан хаалгаварт бүрэн хорох ийм хорооны Улаанбаатарын бүсчил дотор орсон явж байгаа. 43, 30. За энэ 39. Ингээд энэ 6. Гэт эдгээр болох дээр нөгөө LPG буюу нөгөө газын хаалгавар систем л шилжих. За энэ 23 дугаар мөн одоо яг энэтэй адилхан нөгөө ногоон мөслөөр авч цахилгаан хаалгаварт орох. За энэ хойтлын энэ эд бол нөгөө ногоон мөс дотор нөгөө LNG гээд бас нэг газын хаалгаврын системээр шийдэх ийм бүсчилд ингээд ороод иж байгаа. Маань сонгоны харахын дүүргээд бол за ингээд үндсэндээ бол толгойт бүс бол нөгөө яг энэ төлөвлөлтийн хувьд бол тодорхой хэмжээнд ихний ээлжинд шууд одоо нөгөө 100% бүх асуудлыг шийдээд явах юм хороодуудаас бол арай жоохон хязгаарлалт хойшоо. Одоо хамгийн ихний ээлжинд одоо энэ одоо манай одоо энэ хэдэн хороодуудын төвшөнд бол нэлээд юунууд нь төлөвлөлтийн юмнууд нь одоо яаралтайгаар ингэж хийж эхлэхээр ингээ Улаанбаатар хотын хэмжээнд бол ингээд яригдаа төлөвлөгдсөн. За энэ төсөл манай орноос 5 өрх орцсон байж байгаа. 5 өрх одоо яг нарны панелийг суйрлуулад одоо үндсэндээ ингээд өвлжөөд одоо яг хүүтэн халуун айл удирлуудаа авцсан гэсэн. За энд яг энэ төсөлд хэрэгцсэн айлууд болохоор сэтгэл дүүрэн байгаа, сэтгэл хангалуун байгаа. Яа тэгэхээр гал төлдөг байсан бол тий одоо гал төлөхөө болсон. Гэрт нь янз бүрийн нөгөө нүүрсний тортог өнөр одоо угаар гэдээ байдаг байсан бол тийм асуудал байхгүй болсон. Ердөөсөө тэр 100 тавьж байгаа газараа өөр одоо асуудлуудаа хийгээд өшөө дээрээс нь өрхийн орлогоо нэмэгдүүлээд өөрийнхөө нөө хуваар хөдөлмөр эрхэлж байгаа тэр одоо үйл ажиллагаа илүү ингэж анхаарч илүү одоо өрхийн орлогоо нэмэгдүүлэх за цахилгаан эрчим хүчнийхээ хэмнэлтийг хийх гээд олон давуу талууд байж байгаа. Өргөжлөд манайхаас 200 гаруй өрх энэ төсөлд хамрдээ гэсэн саналаа өгсөн. За мэдээж энд бол төслийн багаас шалгуур үзүүлэлтүүд байгаа. За тэр шалгуур үзүүлэлтийн дагуу одоо шалгагдаад одоогоор яг 20 өрх нь яг орох бүрэн боломжтой гэсэн тийм шаардлага хангацсан байж.